Цагаан сараар ирсэн зочдоо дайлах содон бууз болон сонирхолтой бэрээсгийн шинэлэг санааг хуваалцж байна. За бууцны махан дээрээ сүүлийн өөх ногоон сонгонд авсаар амтлаад баг зэргийн ус хийгээд сайтар хутгана. За гурлаа дугуй нэмгээлдээд за иймэрхүү хэмжээтэй зүсээд амталсан махаа чигэд тараана. За бууцандаа би аспараг ус гэсэн байгаа. Энэ нь нислэг ихтэй учраас хоол шингээлтэн цайнаар нөлөөлж эзний үйл ажиллагааг дэмждэг. За энэ удаа би нэмгийн хэрцэн хулуун дээр буузаа тавиад чигнэн. Ингэснээр одоо наалтахгүйгээс гадна амт нь илүү зөөлөн шүүслэг болж өгдөг. За ингээд хоолой бэлэн болж ахаранд цагаан сарын маш гоё ширээцэлт хийцгээе. Цагаан сараар айл болгон бэрээс хийдэг. Энэ удаа эрүүл хөрсөнд нэг л тарсан ширхэг бүрэн бүтнээрээ үргэлж чинээрээ байдаг аншаамарын дэв будаагаар бэрээс хийсэн байгаа. За агшаасан будаан дээрээ шар тоос элсэн чихэр хийгээд сайтар хутгана. Жижиг хэмжээтэй аяныхаа оролд одоо хөсөн чимсээрээ чимгэлж будаан хийж хевлээд гаргаад ирнэ. За цагаан сараар ирсэн зочдоо ингээд хийгээд өгвөл одоо үзэмжтэй гоё харагдахаас гадна их сонирхохоор санагдсан. За ингээд хоолнд маань бэлэн боллоо. Амт бол маш гоё болсон. Та бүхэн ч гэсэн яг миний наргаар туршаад үзээрэй. Бичлэгтэй хамт байсан баярлалаа.